За энэ хууль маань 2018 оны 2 дугаар сарын 18-ны 19-ний өдрөөс эхлэн орон даяар хэрэгжиж эхэлж байгаа. За хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээлд эрүүл мэндийн сайдын тушаал гарсан байгаа. За энэ тушаалаар эд эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг эрүүл мэндийн яамны харьяа эрүүл мэндийн хөгжлийн төв дээр энэ албыг одоо шинээр зохион байгуулсан байгаа. За мөн эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоог шинжилсэн байгаа. За үүнд шаардлагатай төсөв мөнгийг улсын төсөвт суулгах одоо энэ зохицуултуудыг хийсэн байгаа. За ингэснээр улсын төсвөөс эрүүл мэндийн даатгалаас хэрхэн ямар мөнгө одоо гарахын за мөн реципиентийн төлбөр одоо зэрэг одоо яаж бүрдэх юм бэ гэдгийг бол одоо бүгдийг ингэж зохицуулж өгсөн байгаа. За энэ хуулийг хэрэгжүүлснээр хэрэгжүүлж одоо энэ 2018 онд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардалд улсын төсвөөс 2.8 тэрбумыг бас энэ санхүүжилтийг олгосон байгаа. Ингэснээр бол иргэдэд очиж байгаа санхүүгийн дарамтыг бууруулахад бол одоо ихээхэн түлхэц болсон ийм том арга хэмжээ юм аа. За мөн иргэд маань гадагшаа явж эмчилүүлэх энэ урсгал бол одоо урсгалыг бас сааруулж иргэд маань эх орондоо эмчилүүлэх энэ боломжийг бас бүрдүүлж өгч байгаа ийм шийдвэр юм аа. За Монгол улс 1996 оноос бөөр шилжүүлэн суулгаж эхэлсэн байгаа. 2011 оноос эглэг, за 2014 оноос ясны чүмэг шилжүүлэн суулгах хагалгаануудыг хийж эхэлсэн. За яг өнөөдрийн байдлаар нийтдээ 158 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгдсэн, 52 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа, за 10 хүнд ясны чүмэг шилжүүлэн суулгах хагалгаа өнөөдрийн байдлаар хийгдээд байгаа. Гэтэ энэ маань бол одоо дан ганц бидний ололт амжилт биш. Бүгдээр Солонгос улсын улстай одоо нягт хамтран ажилласны үр дүнд энэ алхмууд маань хийгдсэн юм аа. Донорын хуулийн хувьд гэх юм бол ерөнхийдөө боломжтой бас одоо сайхан хууль батлагдсан манай өнөөдрийн төр засгийн их хурлын гишүүд нар мөн одоо энэ төрийг одоо удирдах байгаа эрүүл мэндийн яам удирдах байгаа улсууд мөн тэр хууль одоо гаргахад биш өөрөө би оролцсон хуулийн одоо анх одоо бүрдүүлэх хуулийг засварлах янзлах энэ бүх юмд энэ хувьд болж байгаа. Өнөөдрийн байдлаар яг хуулийг сурчлах хүрээнд Австрали, Солонгос, Монголын хамтарсан 3 хоногийн ийм одоо семинарыг Монголын эртний шилжүүлэн суулгаж байгаа эмчнэрийн чадварыг одоо өндөржүүлэх, тэдний мэдлэгийг өшөө дэлхийн хэмжээнд тэлж өгөх. Энийг одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд одоо сэтгэдэг, энэ хэмжээнд одоо хардаг, алсыг хардаг, өнөөдрөө биш 20 жилийн дараахыг хардаг ийм одоо хэмжээнд болгоход өнөөдрийн энэ семинарын гол үйл ажиллагаа орж байгаа юм. Энд бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ одоо бүх юмудыг ярихаас гадна өнөөдөр жинхэнэ одоо эртний шилжүүлэн суулгах дэлхийн холбооны ерөнхийлөгч байсан Жереми Чапман, Солонгосын эртний шилжүүлэн холбооны ерөнхийлөгч Ан Кури нар өөрснөө оролцоод Солонгосоос маш одоо олон одоо хүнтэй том баг ирээд за мөн одоо Австралиас Жереми Чапман болон бус нөхдүүд маань ирээд ингээд бид нартай хамтраад ингээд өнөөдрийн байдлаар энэ ярилцлага хийгээд бас ингээд явж байгаа энэ асуудлууд нь бидний өнөөдрийн цаашдын үйл замыг засаад байгаа юм сайхан юу боломж. Нэг донороос бол одоо 8 хүний амийг аврах 8 хүний одоо эрүүл мэндийг аврах боломжтой. За үүн дээр бол яг хүүхдээ та бүгд маань бодож байгаа да 2 бөөрийн асуудал байж байгаа, 2 гушг байж байгаа, зүрх маань байж байгаа, элэг байж байгаа. Дээрээс нь нарингиц мөн одоо арьс, эвэрлэг за мөн дээрээс нь орвчхаа ингээд явахтаа зэрэг энэ маань бол 8 одоо хүний амь амьдралыг аврах өрөөрн боломжтой. Өнөөдөр Монголд бол сая одоо манай өмнө сонсоод ярьсан байх 158 одоо бүр шилжүүлэн суулгаад байна. За 50 гаруй элэг шилжүүлэн суулгаад байна. За энд нь яг хөө зэрэг бүгд өнөөдөр Монголын одоо энэ элэг бүр шилжүүлэн суулгах ажиллагаа ясны чүмэг үүдэл шилжүүлэн суулгах мэтлийг 10-аад онд хийсэн байгаа. Энэ бүх үйл ажиллагаа Монголын хөрсөн дээр үндсэндээ суучаад байна. Монголын одоо манай энэ төлөнхийн төвийнхэн бол арьс шилжүүлэн суулгах ажиллагааг бол дээр үеэс эхэлсэн. Энэ бол үнэхээр одоо сайхан боломжтой байж байгаа. За нүдний маань эмчнээс эвэрлэг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг бол тодорхой хэмжээнд бол хийгээд явж байгаа. Бас боломжинд бүрдээд явж байгаа. Яагаад гэвэл зэрэг өнөөдөр бас тодорхой хэмжээгээр бол өөрөөс нь өөрт нь яс шилжүүлэн суулгах мэтлүүдийг хийж байгаа. Яагаад гэвэл хамрынх нь одоо яс байхгүй бол нуржчихсан байхад л өөр газраас нь
сүүжний дэлмигээс гэдэг юм уу өөр нэг газраас нь ясаваад ингээд өөрөөс нь өөрт нь шилжүүн сулах юм имчилгээ бас хийж байгаа. Гэх мэтийн байдлаар өнөөдөр анагаах ухааны хөгжил дэвшил бас чигж эртний шилжүүн сулж байгаа байдлаар нь бол дэлхийн жишг хандлагыг хэмждэг. Энэ хэмжээгээр бол Монгол өнөөдөр ерөн бол та бүгд харж байгаа бах. Монголчуудын маань оюуны чадамж бас аливаа юм сурчих юм бол тэр ур чадвар нь өндөр болсоо үүнийг банк нутгаар хэмжээр нь онцлог амжилтгийнх нь одоо энэ үйлчлэгээ үзүүлдэг энэ тариагаар нь бүрэн дүрэн хангаадаг ч юм бол алсаастаа асуудал цаашаа шийдэгдэх боломжууд нь бол улам одоо өргөн дэлгэр байгаа. Улсын 1-р тэмдэг дээр бөөр болон элэг ясны чимэг шилжүүлэн суулгах хэмжлэгнүүд хийгдэж байна. Гэхдээ бол энэ одоо бөөр шилжүүлэн суулгах хэмжлэгээ 158 хүнд, элэг 52 хүнд, ясны чимэг 11 хүнд хийгдсэн гэсэн тоо байна. Гэхдээ энэ нь бол дандаа ихэнх нь бол амьд донороос хийгдсэн. Одоо энэ донорын хууль гарсны ач холбогдол нь бол бид нар бол тархины өвөлтэй донор буюу одоо цаг усаар ямар нэгэн золгүй үйл явдлаар тархинд гэмтэл авах юм уу, тархинд нь цус харвснаас болж тархины үйл ажиллагаа эргэсгүйгээр өгчөж тархин өгсөн буюу одоо нас барсан хүний одоо эргэтэнг бус өвчтэй байгаа улсуудад одоо эргэтний донор болгож авах энэ үйл ажиллагааг л зохицуулах гэж байгаа. Энэ үйл ажиллагааг зохицуулахын тулд энэний талаар бид нар ард олонт зөв мэдээлэл өгч зөв ойлгуулах хэрэгтэй. 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол улсад бол яг одоохондоо 6 хүнээс 6 тархин өгсөн донороос бид нар 12 хүнд бөөр нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийгдсэн байна. Одоо энэ хууль гараад ирсэн учраас хуулийн дагуу бид нар хуулиа зөв танилцуулаад зөв ойлгуулад сурталчлаад явбал биднэрт бол донорын үйл ажиллагаа идэвхжээд олон хүний амь насыг аврах болов гэсэн бодол байна. За Монгол улсад одоо донорын тухай хууль бол шинжлэгдэн энэ онд бол шинжлэгдэн баталсан. За түүнтэй холбоотойгоор бол одоо тархины өвөлтөд донорын асуудал бол яригдаж эхэлж байгаа. За тэгэхээр бол Монгол улсын хувьд бол боловсон өвчний хувьд бол бэлтгэгдээд шилжүүлэн сулгах бол хаалгаа хийгээ явж байгаа. За үүн дээр нэмэгдээд бол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс төдийгүй бүх олон нийтийн одоо энэ талаар донор эрхтэн одоо өгөх талаарх ойлголтыг нэмэгдүүлэх. За тэгээд нас барсан хүнээс бол тий шилжүүлэн сулгах боломжтой гэдгийг яаж одоо зөвөр ойлгох вэ гэдэг асуудлууд урган гарч ирсэн. За тэгээд дэлхийн өнцөг булан бүрээс бол маш олон тооны эрдэмтэн судлаачид эмчнэр бол энэ хүү одоо семинарт бол хүрэлцэн ирсэн. За тэгээд Монгол улсад энэ одоо салбартад ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд одоо дэмжих тэр одоо бүх талын тусалцаа дэмжлэгийг бол өгч одоо туршлагаасаа хуваалцсан. Яавал энийг илүү сайн хөгжүүлэх вэ гэдэг тал дээр бид нар бол хамтран ажиллахаар одоо сэтгэл зүрхээ нэгтгээд одоо энэ семинарыг хийж байгаа. Монголын эмч мэргэжилтнүүд бол дэлхийн одоо маш олон төрлийн олон улс орнуудад бол очиж бол сургалтанд хамрагдсан одоо энэ чиглэлээр бол сурч одоо бэлтгэгдсэн байгаа. За дийлэнх нь бол үүн дотроо бол бүгд нарамт солонгос улсууд бол очиж бол сургагдаж энэ чиглэлээр бол өөрсдийн мэдлэг мэргэжлээ сайжруулсан байгаа. Тэгэхээр бол энийг бол цааш нь одоо өргөжүүлэх за ингэснээр бол элэг болоо бүрний дутагдалд орсон өвчт олон тооны өвчтнүүдэд бол шинэ дэвшилтэд технологи одоо эмчилгээг хүргэх одоо боломжийг бий болгох юм аа. Бид бол энд одоо Монгол эмч нарынхаа одоо хийж байгаа мэргэжил нэвтнүүдээ хийж байгаа үйл ажиллагааг сонсохоор за тэгээд тэдэндээ өөрийн бодлоо хуваалцахаар өөрсдийнхөө одоо туршлагыг одоо ярилцахаар за тэгээ хамтран одоо энэ хүү одоо энэ рэнгүй үйлсүүд бол хамтарч ажиллах зорилготой бол бид бүхэн цуглаад байгаа. 장기 이식 받는 그 장기에 따라서 다 다릅니다. 그래서 콩팥의 경우 같으면 한국 사람은 콩팥이든 간이든 심장이든 어떤 걸 이식하더라도 이 국가에서 보험이 돼 있기 때문에 그 경비 자체가 그렇게 많이 들진 않아요. 그런데 외국 사람인 경우에 한국에 와서 수술을 하려면은 그 보험이 적용을 받지 못하기 때문에 굉장히 비싸죠. 그러면 적어도 예를 들어서 콩팥의 경우에 같으면 한국 돈으로 뭐 아마 한 3천만 원 정도 가까이는 생각을 해야 될 겁니다. 그리고 간의 이식 경우 같은 5천만 원 이상을 тэгэхээр солонгос улс дотроо болохоор энэ худалдаар одоо цогцолддог болохоор нэг хүнтэй байдаггүй харин гадаад хүмүүс солонгост ирж энэ хаалгааг авахын тулд маш их хүнтэй зардал шаардлагатай болдог. Жишээ нь бөөд гэхэд бид нэр 30 сая орчим солонгос воноор 30 сая орчим болдог байгаа. Тийм учраас тэр нэг эргэтэн бүртээ өөрөөр одоо төлбөртэй байсан. 근데 이제
우리가 만약에 외국에 특히 몽골 사람들이 한국에 와서 이식을 받고 돌아가게 되면 그분들은 이식을 받는 수술로서 끝나는 게 아니고 계속해서 약을 먹어야 됩니다. 면역 억제제라는 것을. 근데 그런 것은 이미 몽골에 계시는 의사들이 잘 공부를 해가지고 알고 있기 때문에 이식하고 돌아가더라도 거기에 대한 치료는 아마 잘 받을 수 있을 거라고 생각하고 제일 중요한 것은 구태여 한국에 와서 이식을 안 받더라도 몽골에서 이식을 받을 수 있는 시스템을 지금 만들려고 합니다. Солонгос хүчний хагалгаа ороод Монголд ирсэн ч гэсэн хагалгааны дараах эний хэрэглээ гэж байдаг. Эний хэрэглээг бид нар яаж хэрэглэх вэ? Яаж ямар механизмаар ямар менежментэд хийх вэ гэдгийг Монгол эмчнэр маш сайн мэдж байгаа. Тийм учраас хариуцлагын эмнэлэг эмчтэй хяналтанд орж байгаа эмч дээр хяналтанд ороод ийм ухаан болохоор бүрэн томилогдсон одоо ингээд одоо менежмент нь бих болсон байна. Харин заавал Солонгост очиж хагалгаанд орлогooгээд Монголд бид нар хагалгаанд орсны дараа Монгол эмчнэр өөрсдөө хагалгаанд орсон эмчнэр хяналтыг авахд илүү бүхэн болох талаар энэ семинарыг явуулж байгаа юм шалтгаан болсон байна. 한국에서도 사실은 1990년대, 2000년대 되기 전에까지는 그 살아있는 사람으로부터 기증받는 장기 이식이 많았어요. 그것이 거의 한 80% 이상 됐는데 지금은 살아있는 사람으로부터 받는 것이 한 50%, 55%, 또 뇌사자로부터 받는 게 45% 정도 이렇게 많이 이제 뇌사자로부터 이식이 늘었죠. Солонгос хүмүүст ч гэсэн 2000 оноос өмнө 1990 оноос өмнө болохоор хөвчлэн амьд хүмүүсээс бид нар донор авдаг байсан. Ер нь 70%-аас дээш бол бид нар амьд хүмүүсээс авдаг байсан болохоор одоо 55% амьд хүмүүсээс 45% нь болохоор тархины өвчтөй хүмүүсээс бид нар донор авдаг байгаа юм аа. Тэнд ирээд байгаа Чонжин маань элчин сайд та үйл ажиллагаанд тусгайлан одоо орцгоор ирсэн бид маш их баярлсан талархснаа илэрхийлье. 주몽골 대한민국 대사 정전함입니다. 말씀하신 대로 제가 건의가 있고 해서 특별하게 다른 행사를 참석하다가 Өнөөдрийн энэхүү семинарт хүрэлцэн ирсэн Монгол Улсын эрүүл мэндийн дэд сайд Бямсуран Рафаэл Интернэшнл энэхүү семинарт оролцохоор Солонгосоос Монгол руу зорж ирсэн Солонгосын эмч мэрэгчлэнүүд мөн олон улсын мэрэгчлэнүүд 항일 독립운동가로 활동한 이태준 선생님은 자신의 의술을 활용했습니다. Та бүхний мэдж байгаачлан Монгол Солонгос хоёр улсын хооронд эрүүл мэндийн салбарын харилцааг тогтоохын төлөө тэмцэж байсан Итэжүн гэдэг солонгос эмч Монголд ирж өөрийн анхаахын мэдлэг чадвараараа 통해서 몽골과 보건 의료 분야에서 실질 협력을 증대시키기 위한 харилцан холбоо хамгаалалт бүхий төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Түүний нэг нь улсын нэгдүгээр эмнэлэг Мистаслын дараагийн эмчилгээ суулгаад туслах зорилготой төсөл мөн хэрэгжиж байгаа юм. 몽골의 속담에는 은혜는 은혜일 수 있도록 노력해 나가겠습니다. Өнгөрсөн хугацаанд Рафаэл Интернэшнл компаниас хийж хэрэгжүүлж ирсэн олон ажлууд хоёр улсын иргэд өнөөдрийн семинараар Монголын эрдэм шилжүүлэн сургалт өнөөдөр ямар түвшинд байгааг дахин нэг харж улам хүчин дэвшихэд үр 였습니다. 오늘의 장기 이식 세미나 활동을 통해서 몽골의 장기 이식 현주소를 돌아보고 그동안에 라파엘 인터내셔널에서 보여주신 나눔 활동은 양국 국민 간 상호 이해 앞장서고 이를 통해서 더 많은 생명 나눔으로 이어지기를 기대하며 뜻깊은 자리를 마련해 주신 몽골 보건부 мэрэгчлэнүүд нийт оролцогч та бүхэнд эрүүл мэндийн сайн сайхныг хүсье өрөөё. 감사합니다. Баярлалаа.